Энэхүү линкийг копи доод Chrome-ийн хайлт хэсэг дээр очиж пэстлэе. За enter. Дэлгэцэн гараад ирлээ. За энд харагдаж байгаа слайдыг татъя. Enable editing гэд татаад оруулчихна. За тоглоулъя. За үүнийг болохоор хүн байгалийн хичээлээр хэрэглэгдэхгүй болгож ашиглах тохиромжтой. За дараагийнхаа сонирхъя. За энийг үзье. Улаан дээр дараа download. Татагдж байна. За энэ тестэн дээр дараа шууд бичих зүйл оруулна. Их мэтлэнгээр ашиглах боломжтой. За дараагийн нэг загварыг сонгож үзье. Animation. За энэ дугуйтай өгтөг татаж авъя. Таашаа гүйцэлээ. Улаан download дарлаа. Энэхүү слайд маань бага насны хүүхдийн сонирхлыг татгуулсан хөдөлгөөнтэй слайд байгаа. Энийг бол багш нар хичээлдээ бас хэрэгдэдэг маягаар ашиглах тохиромжтой юм байна гэж харж байгаа. Цагийн хэмжлэгээр маш олон загварууд байгаа. Сургалтанд өөр бүтээлтэй ашиглахыг хүсье.